хашаана харж байгаа багт ийм өксөр энэ шиг одоо дээш нэ дахиад ийм өксөр одоо алхнаас хойш 2 км гараа алхаж байгаа хаа түрүүнд километр 800 хийжсэн гоё байна. Өчигдөр бороо олсон хорсны хэлэх янз юм байна. Одоо хийшинэ хэд явах юм бол 10 дотроо бол ялахад тэрэлж гол руу очиж байгаа юм шиг л санагдаад байна. Би зориултын гуталгүй учраас шагааны хамгаалалт байхгүй миний гуталд. Тэгэхээр миний шагаа баруул гадагшаанаа нэг мултарч исэн болохоор газрын ийм одоо нэг налуугийн налдаг ашиглаад гэх юм уу да. Тэгж гიშгэж явахгүй бол шагаа мултарчвал за тэгээд миний энэ аялал тэгээд дуслаа л гэсэн. Энэ оодоос цаашина горс тэрэлжээ. Байгалийн төгсөлбөрт газар болж байгаа байна. За юу. За одоо алхаад 50 минут алхаж байна да. 4 км авцаал алхаж байна. Одоо яг энэ ой жимээр л ерөөсөө яваад ах юм байна. Одоо хэд тавьцаа явах нь сайн мэдэхгүй байгаа. Тэгэл яваалаа. Сайн даваагаад авсан болохоор одоо нэлээд ороод чинь. Буцахтаа бол ч байнгын өксөн явах юм байна. Саадлалаа даваа нь хамаагүй налуу байсан юм байна. За. Тэр жоохон цай унд уучгаад тэгээд дээш явъя да. Одоо миний хар нэг 5 км арай хүрэхгүй хаа. Дэше гол дээр ер нь бол ирцээ. Одоо энд урсч тэрэлж байгаа болмоо. Тэгээ яг миний сая орж исэн газар болохоор айгуу тийм олон салаалаад тийм шийдэх газар ерөөс алга.
Тэгэхээр бисээ нэлээд дээшээ өрхөн боломжоор явж үзлээ. Тэгсэн бас ер нь алга. Жохон ядарч энэ мөр өвдөж байна. Одоо нэг гоё шидчээр газар байвал тэнцэнэ жохон хэсэг шидэж үзье гэж бодож байна. Одоо ийм хол газар ирсэн. Ингэж алхаж ирсний хэрэг юу вэ? Ганц нэг хадран гаргачих чинь билүү. За ийм ганц чимээр одоо эхэнд гол орсчаа. Голоодоогоос нилээ явлаа. Ийшээ жимээд дагаад голоодоогоо шидчээр газар байна үзсэн. Одоо 1.1 хектар шидчээр газар алга. Тэгээ ер нь буцаж доошлоод тэр уулын тэр харагдж байгаа уулын доотлолт очие. Тэнд бас нэг гол арай ингээд олон салаагүй нэг том болоод урсж байна. Саваа барьчаад тэр хадран руу явъя гэж бод. За нэг аяг усуслаж уухгүй бол арай л амар ам цангч. Йой. Тэгчээд гэрээс гарахтаа би юм устай айгу бага аваад гарцж байна. Яа хэцүүдэгч штэ. Ер нь бол ядарч байна. Ер нь бол овоо ядарч шүү. За энэнийхээ таглаа дээр өсөж авчихсан. Мексичан. Цангаза. Тэглээчүүдээ. Энэ хах бол бидний яа. Ишээ хаагаад ишээ нэхнэ шүү дээ. Энэ гişүү энэ нөгөө энгийн газанд болохоор энэ хөшөөг хийд юм хэлээ. Тэр энийг одоо түр авчихъя. Одоо надад энгийн газ ийм газ ингэж өгсөрдөж ордог.
машин голоос ус авчихсан. Дүүртэл. Ямар гороо төрхөж тийм би. Гой гойж төрчихгүй. За ингээд ус услаад ууя да. гэдэг чинь ер нь 5 дахь хүлээр ер нь гой гүн штэ. Тэгэнгუут нь гарч тэнд байсан нэг хайр нэг мангар том хайрцал харагчлаа. Тэр хайрцал дээр нэг үзье. Барах нүг. Усаа услаа л өө энэ сэтгүүлдээ танамаар алах. За нэг уурганда нийт үсрээ. Тэгвэл бас нэг арай авч магадгүй гэсэн бодол хатар бол бай. Хадран чи өөрөө тийм нэмтэнд бол гоё хөвгтэй загсан шүү дээ. Тэгэхээр би сая бол халдах хөл гэж бодсон. Халдгыг бол өстой тоохчгүй. Би бас байвал байх магадaltaй газар ч ирсэн шүү. Тэгэхээр хөвгтэй шидэж үзэх. Хөвгтэй үзэхээр их усал харагдсан да. Одоо шидэндээ. Энд чинь нөгөө өсөж хийх камер ийм хөвөр нөгөө энийг ингэж угалж аваад энэргүй шургуулж агаад тэгээ хийгээд татчихтэй. Ийм хөвөр амар идэж. Нөгөө хэдийг нь одоо яаж хийдий би сайн мэддэггүй маа. Улдагч болчиход байна.
За ер нь баг халахтайгаа онох шиг байна. 2 градустай байна. Би жоохон нөмөрхөн багтаа болох даах баг. Юм гот нь байгалийн доош болгож байгаа юм өсч хийчих. Жоо нэмэртэй байж магадгүй. За өглөө болжээ. Шүн өстө daарлаа. Камерман өрөвлөдсөн шүү. Үрбэжч шүү дээ. За шүн дараад нэг шигнийхээ утсыг ингэж хийлээ. Ингэж зөөлөн өмнөхөө дээгүүр ингэж хийгээд тэр мишоконтой ингэж хийгээд тэгж л унтлаа та ёо. Тэрнээс хойш ямар сайхан унтав. Яг 1 цаг гэж хэрэг. За. Одоо босноо. Одоо цаг 5 болж гадаа салхи. Хэлхээс өмнө. Чуба. Утаасима. Энэ минийг ингэж өвсөөр манаагүй байсан бол бүр юу цам зөгцсөн шүү дээ. Цам зөгцсөн шүү дээ. Өчтөр ороод хөөхөн хүүтэй онлоо. Аргагүй 2 градус очсон. Рекэм шоктой болохоор. Шин нэг дараас хэрлээ. Жинхэнэ утсыг авч нэмлөө. Тэгэл хэрэг унтцсан байна да. За хэлж. 5:30 хийсээ 5 гэсэн. Өчтөр аягүй эрт унтсан шүү дээ. За нэг сайхан галт үлчээд гадаа халуун хоолоо цайтайгаа ирнэ.
Одоо ичлээ. Авч явахд амар гээд нэг гурилтай гомтой шил аваад ирсэн. Амар юм аа. Усаа уцалгаад л тэгэл гой мууч. Өчтөр ороо унтахтаа хоол идээгүй. Шинэ даарч усч ирэл аюу өлсөд. Харин өнөөдөр одоо хоол идчихэд 6:30 гэж байна. Харин доош явж нэг шидэж үзээд тэгээд юм байсан ч байгаа гэж тэгээ ер нь буцснаа. Өнөөдөр за тэглэх гэсэн. Тэгээд яг зогсон газараас ингэж хит татаад жагаад 50 гол нэг гарчдээ. Гарахгүй бол шал нөгөө тал руу эсрэг тал руу гарчгаад Сэнгний хүмэр татаж цэцгийн оны анхланда мансуурч цэвч дөрвөн сэвших санхан үлдүүлж цэвмиг тэнгэрийн дор хэр хонож үзээрээ утам татсан буйдхан хөтөд гол цагаан сарны гэрээнд постын хөлөөсөө нутгийн хөдөөд хэр хонож үзээрээ Түмнотын туулаг анивчаанд түүдэг галуулчин хүрнэж түшиг дурхтай нөхтөө тойруулан тайван сайхан хөдөөд хэр хонож үзээрээ Утам татсан буйдхан хөтөд гол цагаан сарны гэрээнд постын голоосаа дуумарлан тухлаад урал нут
нутгийн хөтөөд хээр хонож үзээрэй. Сайн гол дээр 2-3 жилдээд цайрсөө цайрс. Угаасаа 6 сарын 15 болон болохоор үгүй ч байгаа. Амар өксөж 2.5 өд чинь 7 8 км газар өксөр байгаа. Явна. За буцаад өксөд явж ин да. Одоо буцах зам маань бараг 80% өксөр. За бараг 80 ч ихгүй 90% ч байж магадгүй. Өчигдөр наашаа явхад бол тэр даваар бол би нэг удаа өкссөн шүү дээ. Тийш нэ. Тэгэл доошоо дан уруудаад их хурдан гол руугаа буугаад ирсэн. За модон дундор чимээр алхаж өгөх юм байна уу тийш. Замдаа нэг амархан. Ер нь хөл гар өвдөхгүй бол амархгүйгээр зөөлх нь алхаа гараа авчихсан бодлол байна. Хөг. Бараг ирэх нэ. Тэнэг хөөрхөн унах байна. За одоо 4.5 км явсан байна. Одоо дахиад 6 5 гаруй ч юм уу. Ядраагүй байна уу? Зүгээр байна. Энэ хойно хин харагдаж байгаа замаар дээшээ өгсөн. Ингэж өгсөө дээшээ ингэж яваа тийшээ даваад. Тэгээд нөгөө өчигдрийнхаа самбар дээр ирнэ. Тэгээд доошоо уруудаад тэгэл машин дээр очино да. Одоо дээшээ өгсөн амар өксөр юм. Одоо тэг яах вэ өгсөн шүү дээ. Энэ томчтой биш. Тэгээд гоё юм. Сайнста. Хаваа өгцөн. Байшоо. Өчигдөр доошоо буухтаа анзаараагүй. Одоо л стогцсон минь мэдэрч шүү. Одоо юу ах вэ шиг гарлаа. Амар өгцөн. Өгцөн байна. Зайшаа гарчвал тэгэл. Юу ах вэ? За энэ хорх тэрэлж. Нөгөө аваан дээр гараад ирлээ. За. Дээшээ гарч ирэхэд бол аваа өгсөр байна. Дээрээс нь ийм ачаатай болохоор гэтээ гайгүй. За өнөөдөр өчигдөр гараад сайхан алхалт хийгээд очиод сайхан уургаа нэг норглоо. Өгөөшөө нэг норгож үзлээ. Загас барьсангүй. Тэгээд дараачийнхаа дугаар дээр харин загас барьнаа. За ингээд би доошоо нь уруудаад машин руугаа буучна. Тэгээд дараачийнхаа дугаар дээр гоё алхалт хийгээд жинхэнэ гоё загас барья. Загсаараа дан хоол хийгээд дан загсаар хооллож явна яар. Жохон тийм хүнд талтай.
заав штэ. Урал нутгийн хөдөөд хэр хонож үзээрэй. Утам татсан муйдхан хөдөөд бун цагаан сарны үеийн бусдын хүнээсээ дуамархан тухлаад урал нутгийн хөдөөд хэр хонож үзээрэй.